Яг манайхан өдрийн 22 цаг өнгөрсөн байна. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3 3-аас бэлтгэн хүргэдэг хинт ч битгий хэлээр оройтой унтлагын өрөө нэвтрүүлгийн маань ээлж шинэхэн дугаар инхүү эхэлж байна. Өнөөдөр 2026 оны 4-р сарын 16-ны пүрэв гаригийн үдээш яг одоо Улаанбаатар хотод 22 цаг 12 минут болжээ. Нэвтрүүлэг маань 21-с дээш насныхан зориулсан учраас таны хажууд 21 нас хүрээгүй хүн хамт сонсож байгаа л сувгаа салахыг зөвлөж байна. Мөн та машиндаа сонсож байгаа таны хажууд зорчигч байгаа тохиолдолд зорчигчийнхаа ая тухыг бодоод төр сувгаа салахыг зөвлөж байгаа. Манай унтлагын өрөө нэвтрүүлэг маань 21 тохиргоотой нэмэх 21 тохиргоотой явдаг болохоор бусдад төвгөд өгөхгүй, бусдыг эвгүй байдалд оруулахгүй байхыг хичээгээрэй. Мөн сонсож чадаагүй амжаагүй дугааруудаа дараа нь манай Facebook хуудасаар болон YouTube-ийн унтлагын өрөө сувгаар нөхөж сонсох боломжтой байгаа шүү гэдгийг хэлэхэд таатай байна. За өнөөдөр чинь пүрэв гаригийн үдэш. Пүрэв гаригийн үдэш бүгдээрээ унтлагын өрөө нэвтрүүлгээрээ кино задлан ярьдаг байгаа. Одоо томчуудын кино ярина. Тэгэхээр өнөөдрийн киногоо болохоор би 2011 онд дэлгэцнээ гарч ирсэн He Loves Me буюу одоо монголоор Тэр надад хайртай гэдэг киног сонгож авсан байгаа. Найруулагч нь Jeff Renfroy, зохиол нь Joyce Heft-Brotman-ы зохиолоор сэдвлэн бүтээсэн энэ кинон дээр Heather Locklear гэдэг нь одоо гол дүрийн жүжигчнэр Heather Locklear, гол дүрийн эмэгтэй Лорагийн дүрийг бүтээсэн, Макс Мартини нь болохоор Саймгээ залуугийн дүрийг бүтээсэн байгаа. Gabrielle Rose нь болохоор доктор буюу сэтгэл зүйч нэг эмэгтэй байгаа. Тэрний дүрийг бүтээсэн. Жүжигчин Dylan Neal нь Nick гээд нөхрийнхэн дүрд тоглосон ийм жүжигчдийн бүрэлдэхүүнтэй кино байгаа. За кино маань томчуудын хэрнээ ерөнхийдөө сэтгэл зүйн триллер гэсэн одоо жанрын кино байгаа шүү. За одоо ингээд кино руугаа шууд орцгоё. За кино эхлэхэд шөнө оройн цаг байх бөгөөд Лора одоо гол дүрийн эмэгтэй маань нэг тийшээ маш их яарж яваа харагддаг. За Лора бол 40-од насны үзэсгэлэнтэй бие гоё авч явдаг одоо мөрөөд авсан шаргал үстэй эмэгтэйтэй офис хувцлалтай байх бөгөөд үүнээс нь түүнийг одоо оффист ажилдаг болохыг нь харнаа. За тэрээр нэг тийшээ үнэхээр яарч яваа харагддаг бөгөөд өскөтэй гутлан дээр хурдан алгаад метроны буудлаар дамжаад далайн эргийн гихүүдээ нэг юм бомбттой зогсоол дээр хурч ирдэг. За бомбтны зогсоол дээр түүнийг нэгэн залуу хүлээж байдаг. Тэр хоёр уулзсангуудаа их дотноор тэрвэрлдэж үнсэлцэх бөгөөд тэдний үнсэлт нь одоо бие биендээ маш их шунсан үнсэлт байдаг. Залуу нь Лораг дагуулад бомбны зогсоол дээр хүлээлийн хөнгөө газар буюу одоо нэг юм жижигхэн өрөөрөө оронгуудаа шууд л одоо араас нь гэхүү те дотн харьцаанд орж эхэлдэг. Хоёр усуд мэдээж бие биендээ үнэхээр шуналтайгаар орж л байгаа юм л да. За хоёр усуд бэлгийн ажлаа хийж дуусгачаад ингээд салцгаадаг бөгөөд бүсгүй их сэтгэл хангалуун буцаж яваа харагддаг. Одоо замдаа таарсан одоо тойл молонд өөрийгөө тольтоол инээмсэглэл айгүй сэтгэл хангалуун байгаа нь харагддаг. Өглөө боллоо гэр бүлийн халуун уур амьсгалтай орчин одоо ингээд дэлгэцэн дээр угтах бөгөөд 10-аад насны охин ширээн дээр суугаад хичээлээ хийж харагддаг. Гэрийн үйлчлэгч нь галт тоонд хоол бэлдэж харагдана. Мөн гэрийн үйлчлэгч эмэгтэй нь өглөөний минь доктор Ник гэж гэрийн эзэнтэй мэндэлнэ. Ник болохоор өөрөө түргэний эмч гэдэг нь тодорхой болчихж байгаа юм. Тэгээ Ник харахад их цэмбгэр, өндөр, царайлаг залуу. Тэгээ тэрээр охиноо үнсээд өдрийг сайхан өнгөрүүлрэ гэдээ ажилдаа гарчдаг. Араас нь харин манай нөгөө Лора эмэгтэй маань галтгоонд бууж ирдэг бөгөөд тэрээр бас доктор Никтэй гэрэлчгсэн дундаасаа хөөхөө охинтой гэрүүл одоо болох нь харагдчихж байгаа. Охин нь хичээлдээ явахаас өмнө удахгүй болох гэж байгаа төрсөн өдрөөрөө авахыг хүссэн бэлгээ хэлдэг бөгөөд Лора чихэндээ авч өгнө гэд амлаад гаргадаг. Тэгээ бас охин явахаас өмнө аав төрүүлээ явцсан эмнэлэг дээр яаралтай дуудлагатай байсан гэж хэлээ гардаг. За Лора ажил дээрээ ирнэ. Тэрээр уцаар нэгэн хүн рүү залгадаг бөгөөд уцны нөгөө талд байгаа залуу урд шин үнэхээр сайхан байлаа. Өнөөдөр хідээс уулзах уу гэхэд хариуд нь өнөөдөр би амжихгүй, надад цаг гарахгүй. Тэглээч ар гэрт уур амьсгал жоохон тийм байгаа. Тийм ч сайхан биш байгаа. Гэхэд нөгөө залуу чи яг надтай уулзахгүй чадах уу? Энэ төрөйгээд нэг жоохон гээд шоглонгоо ярьдгаа.
За тэр өдрөө Лура ажлаа хийгээ гадуур ингээ байрсаа үзүүлээд явж байгааг харахад бол өөрөө болохоор real estate broker буюу одоо бидний хэлдгээр үл хөдлөлийн зуучлагч хийдэг гэдэг нь харагдаж байгаа. За тэгээд ингээ явчаад буцаад офис дээр хурж ирэхэд гаднаас шууд ингээд хүргэлтээр баглаад өрн цагаан сарнаа ороод ирдэг. Тэгээд дугтуун дээр нь болохоор зүгээр л чамдаа маш их хайртайгаа сануулмаар санагдаад хайртай шүү нэг гэсэн байх бөгөөд энэ бол нөхрөөс нь илгээсэн цэцэг гэдэг нь тодорхой. Тэгээ нөгөө би өнөөдөр ерөөсөө завгүй амжихгүй гэдээсэн Лура гадуур хүмүүс бас дахиад байр үзүүлж дуусаад уулздаг залуу дээр ингээд очицсан орон дотор эвтэж байгаа юм дүр зэрэг гардаг. За бидний хэлдгээр нөгөө нэг одоо халбагдан ч үлээ те эсвэл спүнд гэж ярьдэн штэ. Одоо эмхтэй нь орондоо хөвтчихсэн араас нь залуу нь одоо нэг дотн харьцаанд орох те. Яг юм байрлалаар энэ хоёр дотн харилцаанд орж байгаа нь гардгаа. За эсцэн солигдоход Лура оффист хүрээд ирсэн суух бөгөөд уулздаг залуугаас нь одоо хүргэлтээр дотоож ирсэн байдаг. Гэтэл гаднаас хамт ажилдаг бүсгүй орж ирээд жаахан буу халгаад ингээд халдаг бөгөөд ерөнхийдөө Лураг гэрлэлтийн гадуур харилцаатай байгааг одоо мэддэг юм байна л та. Тэр нэг гарч орж ирсэн офисын ажлын газрын эмэгтэй нь. Тэгээд Лурад анхааруулга маягийн зөвлөгөө өгдөг. Тэгээд өөр дээр нь тохиолдож байсан одоо жишээнүүдээс бас хуваалцдаг. Тэгээд тэрээр хэлж захтаа ерөнхийдөө ингээд араар тавилт энэ минь бол явж ингээд цаашдаа заваараад үнэхээр муухай болдог шүү. Тэгэхээр чи хэрвээ хин нэгнээс мэрэгжлийн хүний одоо юу гэдэг юм те зөвлөгөө авахыг хүсэх юм бол энэ сэтгэл зүйчийн дугаар гэд өөрт нас ингээд дугаар үлдээгээ гараа авчдаг. За дараагийн хэсэг дээр Лура нөхөр охины хамт парк дээр тоглоод үнэхээр жаргалтай байгаа харагданаа. Гэтэл нэг танихгүй алсаас Лурагийн зургийг дараад байдгаа нэг камераар ингээд зургийг нь бүр нэг алсаас суучаад ингээд дараад идэг. Яг ямар утгатай учиртай болохыг нь харааханда кино дээр одоо хэлэхэд хэцүү байгаа. За тэгэд дараа нь Лура дараа нь сэтгэл зүйчдэр одоо очоод амьдралаа ярина нөгөө найзынхан зөвлөдсөн сэтгэл зүйчдэр те. Тэгэд хэлэхдээ би гэрэлсэн нөхөр охинтой нөхөр маань миний мөрөөдөж байсан залуу өнтер гэл. Тэгснэ би гэхдээ нөхрөө араар нь тавьдгаа. Тэрийг нуухгүй сайн гэдэг залуутай уулздгаа өнтер гэл хамаг юм ярьж суун. Хөрхийн уул нүг мэрэгжлийн хүнээс зөвлөгөө авч нэг зөв зүйл хийх гээд л байгаа бололтой бас тийм дүр зураг гардаг. За дараагаар нь нөгөө сайн залуу болохоор саксофон маш гой тоглодог залуу юм байжээ. Тэгэд Лура нэгэн клубт одоо ирээд чөлөөт урам одоо юу гэдгийм бэ? Клуб дээр түүнийг ингээд саксофон тоглож байгааг харж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр залуу одоо нэг ёсоор чөлөөт уран бүтээлч гэх үү те. Тийм залуу байгаа. За түүнийг тайзан дээр тоглохыг харах бөгөөд дуусахт нь хамтдаа танах руу явъя гэж хэлээд Саймын гэрт очиж дахин дотн харьцаанд орж хондог. За ингээд охин нь төрсөн өдрөөрөө ээжээсээ зебратай тагтай тоглоом авъя гэж хүссэн бөгөөд түүнийг хайж дэлгүүр орно. Гадуур явж байхдаа яагаад ч нэг хүн араас нь одоо юу гэдэм бэ хүн араас нь мөрдөөтж байгаа юм шиг санагдаад идэг. Тэгэд тоглоомыг нь авчаад нөхрийнхөө эмнэлэг рүү алхаад бараг л яг үүдэнд нь нилээн дөхөж орох гээд ингээд ойртожсэн чинь нөхөр нь үүдээр нь гарч ирээд өөр нэг эмэгтэйг их дотноор тэрвэрэд үнсэж харагддаг. Ингээд Лура их цочирдоод тийм зүйл харсан юм чи цочирдоод нуугдаа тэндээсээ шууд нүур буруулаад ингээд өөртөөшөө алхаа явчихдаг. За хаашаа явсан бэ гэхээр Лура сэтгэл зүйчдэрээ дахиад ирсэн байгаа. Ирээл уйлан хайлан суух бөгөөд нөө миний нөхөр хүнтэй явуулдт юм байна штэ гэх мэтчлээ ярьдаг. За тэгэхэд сэтгэл зүйч хүртэл ингээ өөрөөс нь асуучлаа л да маш олон зүйлийг асуугаал. Тэ яагаад чи өөрөө нөхрөө араар нь тавьдаг гэж харин нөхөр чинь араар тавихаар бас болохгүй юу гэх мэтчлэн ч юм уу те нэг юм тарих ажилласан асуултуудыг маш их асуудаг. За Лура сайн руу залгаад уулзъягээд ресторан дууддаг. Тэгээ тэр хоёр ресторанд уулздаг. Хоёулаа уулзхаа болио. Амьдрал гэр бүлээ алдж байна гэж хэлдгэлдээ одоо Луран Саймда. Тэгсэн Саймч хэлсэн зүйлд нь нилээн ингээд дургуйцээд тэгснэ энийг хэлэх гэж чи намайг дуудсан юм уу? Гэт нэг жоох ингээд урдаас нь одоо сөрсөн бацаа хийгээд
Тэгснэ за тэгвэл баяртай гээ гараа авчдаг. Тэгсэн Лура яг гараа явж байхад нэг араас нь дагуулаа харж исэн чинь өгөөрийг нь нэг залуу нууцаар дагаад зураг дараад байгааг анзаарчдгийн. Тэр залуу руу хөөе чи гэд дуутахад нөгөөх нь гараа зогтчихж байгаа байхгүй ресторанаас. За тэгээ араас нь болохоор нэг гараад нөгөө залуу хаашаа явсныг мэдэхгүй ингээд тэр залуугаа алдчихж байгаа. За зурагчин залуу Лорагийн зургуудыг цуглуулад дугтуунд ингээд хийчихсэн байх уу гэд нэг залуу дээр хурж ирээд өгдөг. Тэгээд зурагчин залуу асуучлаа юм л да. Миний асуудал биш л дээ. Гэхдээ энэ яг яасан эмэгтэй юм бэ гэж асуухад дугтууг авсан залуу энэ эмэгтэй миний амьдралыг үгүй хийсэн гэж их ууртаагаар айгүй их хорсолтойгоор хэлдэг. За ингээд Лура маань сэтгэл зүйчдэр дахиад ирчихсэн амьдрал болон өмнөх туусан дурсамжуудаа хуваалцсан суугаа харагдана. Тэгээд сцен солигдно. Лура нөхрийнхөө явуулдаг эмэгтэйг мушгиж эхэлнэ. Явуулдаг эмэгтэй нь буржгар хардуу буржгар дуу урт хар үстэй гойлог бас өөрөөс нь бас нилээн дүү бололтой эмэгтэй байдаг. Лура араас нь дагаад алхаад ингээд явж байгаа юм да, нэг 20-30 метрийн зайтай гэх юм уу байгаа. Ингээд хаашаал явна булан тойрсон бол араас нь булан тойрол дэлгүүр орол дэлгүүрлүүн орол ингээд дагаж явсаар байгаа л тэр эмэгтэй хаашаал ор нууцаар дагаастай дэлгүүр йогийн газар гэх мэтэр ингээд яваад байгаа. За тэгээд гэртээ ирээд ширээн дээр байгаа нөхөр хүүхдийнхээ паркт авахсан зургийг олоод харчдаг. 3-4 ингээд зураг ширээн дээр нь галтгооныхоо ширээн дээр харсан чинь харин нөхөр хүүхдийнх нь паркных нь ингээд амар хөвгчлөлтөө аав нь охиноо ингээд үүрчгсэн инээж байгаа зургных нь ард талд нь болохоор нөгөө нөхөртөө нь явуулдаг бүсгүй байдаг. Тэгээ мэдээч ийм зургуудыг харсан хүн ямар олиг байх вэ? Шүршүрд орол уйлж байгаа юм. Айгүй их уйлж байгаа. За тэгээд Лура охиныхоо сургууль дээр ирчихсэн эцэг эхчүүдийн арга хэмжээнд оролцож байдаг л та. Тэрэн дээр юу болж байгаа гэхээр нөхөр нь ирчихсэн сайн дурын эцэг эхийн хөтлөгч хийж байгаа мó тийм дүр зурагтай. Тэгээ хүүхдүүд ингээд зураг мураг ингээд зураад тэрийг болохоор дуудлага худалдаагаар зарж байгаа байхгүй. За $2 эхлэе, $1 эхлэе гэдэг Тэнгүүт тэр авж байгаа хүмүүс нь болохоор эцэг эхчүүд нь суудсан өөр хүүхдүүдийн бүтээлүүдийг ингээд худалдаж авч ийна гэсэн. Айгүй юм хөөрхөн юм дүрслэл байдаг. За тэгээд тэрэн дээр нь Лура болохоор ихэнх хүмүүс болохоор $8 өгье, $9 өгье энтер гэл тэгжсэн чинь Лура би $50 өгөөд аав юм аа. Тэгээд нөхөр нь өөрийг нь харснаа. Та хамгийн өндөр мөнгөний саналыг өглөө штэ гэсэн чинь би угаасаа их авиаслаг хүүхдүүдийг дэмжих дурталтай гэж хариулаад энийгээд тэр хэсэг нь ингээд дуустдаг. За яг ингээд арга хэмжээнд дуусаад Лура маань ингээд ангиудын үүдээр ингээд шагаагаад явж байтал нөхөртөө нь явуултаад идэг хар үстэй царайлаг эмхтэй бүр охиных нь нүүрэн дээр face paint буюу нүүрэн дээр нь зураг зурж байгаа харагддаг. Хийцэн сууж идэг. Тэгэд энэ байдал нь мэдээж өөрийг нь амар шокруулчлаа юм л та. Нөгөөт маань ингэ цочирдоод. За тэгээд яг үүний дараагаар Лура сэтгэл зүйчдэр дахиад очсон байгаа эмч дээрээ. Тэгээд хэлэхдээ за одоо бүр ингэ хитэрнэ. Эднэр одоо бүр намайг үнэхээр дээрлэхэж байна бүүнөрөө. Зүгээр хаа явсан газараа зүгээр тэр эмгтэн ингээд гэр бүлд ингээд амар орооцолтоод байна гэж хэлдэг. Багтарч ядаа одоо ингээд ярьж байгаа шүү дээ. За дараагийн хэсэг гарахад Лура нөхрийнхөө явуулдаад байсан хүүхнийхээ нэг йогны анги руу ингээд илсээд орцсон байдгаа. Тэгсэн чинь нөгөө хүүхэн нь болохоор тэр йогийнхын төвд йог заадаг багш байгаа байхгүй юу? Багш идэг юм байна. Хичээлэн дуусаад ангид байснаа бүсгүйчүүд ингээд тараад явчингууд Лура нөгөө бүсгүйтэй үлдээд яриа өрнүүлнэ. Эхлээ нэг айхтар нэг сүртэй хүн ярихгүй л дээ. Тэгэд яг хажууд нь ингээд таньж мэдхгүй хүн хурж чиж ингээд ярих гэж хамшиггүй юм шиг зогсоод хахаар бас нөгөө эмгтэй гэсэн гайхчлаа юм л да. Тэгээ бүсгүй Лураар хараад би өөрөө чи сургууль дээр харсан юм байна. Манай охин 3 дугаар ангид явдаг юм а тэр сургууль. Тэгэхэд Лура айгу юм ёчтой инээс нэ. Манай охин ч гэсэн бас тэнд 3 дугаар ангид байдаг шүү дээ гэд хэлдэг. Ингээд тэр хоёр хамт лифтэнд суунаа. Энэ лифт нь болохоор нэг жаахан тийм хуучны гимээр сараалжин тусгаарлагчтай юм үүдтэй лифт байгаа байхгүй нэг хуучны барилгууд төр байдаг юм шиг те кинонд гардаг штэ. Тэгээд лифтэнд орсны дараа Лура бүсгүйд шууд хэлтгэлтэй. Би яг үнэндээ чамтай уулз гэж ирсэн.
гэж хэлэхэд нөгөө бүсгүй жоохон ингээ гайхаад наадтай уулзхаа гэд баг зэрэг ингээд санаа зовсон бас айсан шинжтэй ингээд асуудаг. Тийм ээ чамтай миний нөхөр хүүхдээс чи хол байгаараа тэр нэг жоохон ингээд сүрдүүлэг маягаар хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр бүсгүй харин гайхаад би чамайг юу яриад байгаа юусоо ойлгохгүй. Нөхрийг чинь ч танихгүй шүү дээ. Би чамайг танихгүй гэтгсэн чи Луура ингээд бачимдчихснээр бүр ингээд уурлаж бүсгүйг заамдаад авчдаг. Заамдаж аваад хан руу түлхэхэд гай болоод нөгөө бүсгүйн хүзүүгээр ингээд ороосон байсан ороолт нь гэхүү одоо бүснэ гэхүү нөгөө сараалчин лифтний хананд ороогдоод лифт ингээд доошоогоо хөдлөхөд бүсгүйн хоолоогоор шууд ороогдож боомлогддог. Үүнийг харсан Лора цочирдоод ингээд туслая гэж бодохч эцэстээ яг бүсгүйн тэр тарчлаад сарвнаад те одоо юу гэдэг юм бэ лифтэн дээр ингээд хөл гараа ингээд болж өг лифтэд зогсоох гээд ингээд тийчгэнж байгаа төрхийг нь харах нь айгу таатаа санагдаад тэгэд ерөөсө тусалдгүй ингээд удалгүй яг бүсгүй яг нүдэн дээр нь хөдөлгөө байж тэндээ боомлогдоод дүүжлэгдээд ингээд нас орчиж байгаа. Лороч хурдхан яг хэргийн газраас гараад цухтаад алгуулчихдаг. За дараагийн сцен дээрээ болохоор Лора маань сэтгэл зүйч тэр эмчтэрээ дахиад ирчихсэн. Амьдрал нь үнэхээр сайхан байгаа талаар ярина л та ингээл цаанаасаа ингээл нүүрэн дээр нь баясал тодорхойл инээгээл байгаа юм л та. Тэгээ сэтгэл зүйч эмч маань одоо гайхал ийм хурдан асуудлаа шийдчихэж байгаа юм уу? Нөгөө бүсгүй юу болсон юм? Нөгөө уулзаад идэг сайн залуу чи яасан юм? Энтэр гээд асуулт асуудаг л та. Тэгээ хариуд нь Лора болохоор бүх зүйл хүслээр болсон. Яг миний бодож ирснээр минь болчихсон. Тэр хүмүүс одоо нэг мөр амьдралаас нь алга болчихсон гэд яриад явдаг. Тэгэд яаж алга болсон юм бэ гэхэд зүгээр л бүх асуудлыг шийдсэн гэд хэлж байгаа сэтгэл зүйчд маань их л тийм сонин сонсогдож байгаа юм л да. Тэгэд ихэж гайхан ийм хурдан байх боломжгүй дээ. Ерөнхийдөө чиний одоо надад ярьсан одоо бүх зүйлс те яриад байгаа зүйлс нэг л тийм цаг хугацаатайгаа ч юм үйл явдалтайгаа нэг авцалдахгүй байна. Ер нь бол би жоохон санаа зовж шүү гэхэд Луура болохоор үгүй харин ч бүх зүйл маш сайн байна. Битгий намайг ингэж тамлаа дээ. Би бүх зүйл зүгээр ингэж хат юу яриад байгаа юм бэ? Жохон ингээд ууралдаг л да. Тэгснэ дахиж би ер нь өөр төр чинь хэрэг шаардлагагүй болцсон. Гэр бүлийн асуудал энэ төрөйг зэгцэлсэн байгаа болохоор гэд. Тэгээд манай гэр бүл их ажаргалтай байна гэд дахиж би тань дээр ирэхгүй гэ гараа авчихдаг. Сэтгэл зүйч маань харин их санаа зовноостой үлддэг хэсэг гардаг. За Лора гэртээ ирэхэд нөхөр нь айгүй их ингээд гунигтай харагдан л та ингээд кофег ууж байгаа. Тэгснэ ингээд бас ингээд уйлж байгаа юм дүр зэрэг гардаг. Тэгээ Лураг ингээд яг гаднаас ороод ирлээ гэдгийг харчингуудаа үгч хэлэхгүй ингээд зүгээр хажуугаар нь сайн уу мань уу ч байхгүй тий. Ингээд зөрөө гараа авчихдаг. За ингээд ажил дээрээ Лора ирэхэд цагдаагаас мөрдөгч ирсэн хүлээж байх бөгөөд нас орсон эмэгтэйн талаар лавлгаа авч идэг. За та тэр йогд хизээ очсон бэ? Энэ эмэгтэйг таньдаг байсан уу гэх мэтчлэн те хүмүүс хэлэхдээ хамгийн сүлд тэр эмэгтэй та хоёрыг юм яриад үлдсэн гэсэн штэ энэ гэж ярихад Лора би яаж мэдх юм бэ? Би тэнд хувцас солиол гараал явсан. Тэр хүн тэрнтэй хойлохноо үлдсэн ч биш магадгүй үгүй ч биш магадгүй би орчин тойрно хараагүй штэ. Би угаасаа толгой дотор ингээд за амралтууд ирж байна. Амралтын өдрүүд ямар хоол ийх үү хаашаа одоо зугаалгаар явах уу энэ маш олон бодол тээж авсан болохоор тэр мөрийг анзаарсан ч гоо харин ийм харамсалтай юм болсныг нь би сонссон энэ тэгж яриад нэг тиймэрхүү лавлгаа өгчөөд тэгэд явуулцдаг. Одоо тайлбар өгчөөд явуулцдаг. За мэдээч Лора болохоор өөрийгөө барьж өгөхгүй тул тэр эмэгтэйг одоо эмэгтэйн талаар мэдэх зүйлээ хуваалцахгүй ингээд мөрдөгчийг явуулчихж байгаа юм штэ. За сцен солигдоход нөгөө сэтгэл зүйч маань Лора дээр өөрийн тавьсан оншийг ингээд хуурцганд хураагаад бичиж тавьж байгаа харагддаг. Тэгэд онш нь болохоор ингэж ярьж байгаа юм бүр ингээд гартаа ингээд нэг юм дуу хураагаар орчихсон. Тэгснэ за яг энэ Лора гэдэг эмэгтэй маань болохоор надаар тэдэн удаагаар ирсэн. Гэхдээ одоо ярьж байгаа бүх зүйлс нь одоо орон зайн баримжаа цаг хугацаа үйл явдалтай ерөөсөө авцалдаггүй нэг зүйлийг маш олон өөрөөр яриад ах шиг байна. Магадгүй энэ хүн маань одоо төсөөллийн гэр бүлийн харилцаатай ч юм уу ургуулan боддог эмгэгтэй байж магадгүй гэсэн маягаар ингээд дуураагур дээрээ өөрийнхөө оншийг тавиа явж идэг. За ингээд Лора ажилласаа гараад явж байхад
нөгөө зурагчнаас дугтуудаа зураг авсан залуу байсан да. Тэр тосоод ингээд зогсож байдгаа. За луураг харангуйтаа шууд луураг дуудаж уулздаг. Луураа ч гэсэн хараад нөгөө залууг шууд таньж байгаа нь харагдчих жаал та. Тэгснэ хүү сайн уу юу байна гэл бүр нэг эртний биенийг таньдаг. Нөгөө залуу болохоор ингээд өөрийг нь харсандаа ч юм уу тийм сэтгэл хөөрөлтөй байхгүй юм да. Харин ч бүр ууртаагаар хэлж байгаа. Чи миний их нэртэй биечилж уулзаа. Чи бит хоёрыг явуулддаг гэж ойлгоод салсан. Чи энэ төсөөллийн тэнэглэлээ хариуцаад тийм ямар ч юм болоогүй гэдгийг одоо их нэрт нь батлаад очиод хэлээд өгөө. Биетээр уулзаад өг гэж одоо тулгадаг л да. Тэгсэн луур болохоор чи тэр явуулддаг л хэлсэн шүү дээ. Яа хутлаа яриад байгаа. Чи юу яг намайг үгүйсгээд байгаа гэд ингээд маргалдаж эхэлнэ. Тэгээд хэсэг маргалдаж байснаа тэр оройноо за тэгвэл 5 цагт чи энд надтай уулзаад эхнэр дээр минь очиж одоо уулзъя шүү. Чи үннээ хэл. Чамаас болоод би одоо гэр оронгүй, эхнэр хүүхдгүй, ажил төрөл маань ингээд зүгээр айгүй хэцүү байна. Чи эхнэр дээр минь очиод хэлээд өгөөч гэхэд нөгөөх маань за тэгээ 5 цагт уулзъя. 5 цагт уулзъя заа өнөөрэ гэд тэгээ нөгөө залууг явуулдаг. За ингээд Лаура яг 5 цагт уулзахаар нөгөө залуудгаа явж итэл өөрлөө сайн залгана. Өөрийнх нь явуулдаад идэх залуу байдэн штэ. За тэр сайн залгаснаа чи наана юу хийж байгаа? Яагаад ийм гутал өмсцэн ч юм уу те хувц хонхонрыг нь яриад гэсэн чи нөгөөдх нь гайхаад хүй чи яаж мэдээд байгаа гэсэн чи сайн нь болохоор нэг хэдхэн метрийн цаанаас уцаар ингээд өөрийг нь араас нь хараа яриад бэж таардаг. Тэгээд тэр хоёр нэг тийш явахаар тохиролтой. За нэгэн цаг шүү гэд. За нэг цаг. Би чам нэг юм үзүүлээ. За тэгээд уран баримлын одоо үзүүлэн гэхүүдээ те нэг тийм баримлын газар очиж ингээд баримл тэр залуус ингээд гэрээрээ баримл уралдаг баримл хийдэг юм байна л да. Тэгээд энэ баримлыг би чамааг бодож чамааг төсөөлж хийсэн юм аа гэд нөгөөтг маань тэрийг үзэн сэтгэл нь айгүй хөөрчөж байгаа те. Үнэхээр гоё үзэсгэлэнтэй байна beautiful гээл те. За тэгээд тэндээсээ гараа саймч луураг одоо маш их санаж байгаагаа хэлдэг. Би чамааг ингээд гэрүүлээ бодлоо уулзахаа боллоо гэд ингээ хэлэхээр ингээ би чамаа санаад болохгүй байна гэд. За тэгж хэлээд дараа нь хамтдаа тэр хоёр маань ресторан руу орж хоолнд ордог. Тэгэхээр одоо ингээ бодохоор юун тэр 5 цагт хүнтэй уулзах ингээ бүх зүйл ингээ худалчиж байгаа байхгүй юу. За тэгсэн Лора ажил дээрээ ингээ бэж байгаа нь дараагийн одоо хэсэг дээрээ. Тэгсэн нөгөө 5-аас уулзаж эхнэр дээр очих ёстой байсан гэдээсэн залуу Лора чи хаана наа гэж орилсоор гад ажил дээр нь ороод ирдэг. Ажлынх нь одоо туслахуд болохоор хүү ирэхмээ та одоо ингэж орилж болохгүй шүү дээ. Энд чинь олон хүмүүс ажиллаж байна. Та дууга намсах гэхэд би Луратай уулзмаар байна. Лура өрөөнөөсөө цухаж гарч ирсэн ээ. За би энд байна. Одоо дууга одоо юу гэх юм бэ те намсах гэд. Тэснэ нөгөө залуу чи яага худлаа ярьж байгаа юм. Чи 2 хоногийн өмнө надтай 5 цаг тэнд уулзна гэж чи намайг дахиад мэхэлчлээ. Одоо би чамд итгэхгүй байна гэдэг байхгүй. За тэгснэ чи худлаа хэлээ яг одоо надтай хамт явна тэр гэд шууд тулгачиж байгаа. Тэгээ аргагүй байдалд орсон одоо Лура ч нь одоо мэдээж хамт гараа явнаа. За тэгээ замдаа болохоор залуу Лурад хэлж байгаа. Чи зүгээр л үннийг л хэлчихээ. Би чамаас өөр юу ч гоохгүй. Бит хоёр уулздаггүй байсан, ямар нэгэн харьцаагүй байсан гэдгийг л их нэрт минь чи ойлгуулад хэлээд өгөө гэд гуйсаар яваад идэг. Тэгээ Лура ч одоо нөгөө мэдээж нөхөр хүүхэдтэй уулздаг сайн гэ залуутай амжтэй. За яг өснөр чинь хэлье гэж зөвшөөрөөд тэгээ явж байгаа. За ингээд тэр хоёр маань нэг орон сууцны үүдэнд ирж тогшноо, хаалгагийн тогшно. Эхнэр нь хаалгаа нээх бөгөөд нөө буцаагаа шууд ингээд нөхөр нь байгааг харангуйта ялангуяа одоо эхнэр нь болохоор явуулддаг байсан эхнэр нь ингээд хардаад байгаа штэ. Энэ хүүхэнгээд тэрнтэйгээ хамт нөхөр нь зогсож байхад бүр ингээд онгойлгонгод амар сонь царайснаа буцаагаад хаах гэсэн чинь нөхөр нь ингээд гуйна л та. За чи буруу ойлгосон байна. Би Лураг дагуулад ирлээ гэд. Тэгээд чамд одоо Лура хурж ирээд яг үннээр нь хэлэх гээд байна. Одоо би чамд ингээд өөрийгөө засах боломжийг чи надад өгөөч энэ. Тэгээд эхнэр нь яг үүд онгоолгоо ингээд сонсчлаа юм л да. Тэгээд Лура нөхрийнх нь гуйсны дагуу эхнэрт нь тэр хоёрын хооронд юу ч болоогүй гэдгийг ингээд хэлж байгаа юм. Тэгсэн эхнэр нь болохоор ингээд сонсож байснаа. Нэрээ юу ч болоогүй юм уу? Гэсэн чи юу ч болоогүй үнэ ингээд. Тэгэхэд нөгөө эмэгтэй чинь гин ингээд сонсож байснаа. Одоо эхнэр нь штэ тэг залуугийн. Тэснэ чамаас олж бүхэл бүтэн гэрүүл салсан. Яаж чи ингэж танихгүй хүнийг өөртөөгөө явуулддаг гэж ярьж чадчихна. Чи ямар амар
одоо юу гэдэг юм бэ? Чулуун сэтгэлтэй хүүхэн бэ энэ гэдэг уурлаж байгаа шүү дээ. Тэгсэн тэгэж ууралсан чинь Лора одоо хүнээс тэгж хүн өөрлөө нь ууралж муурлахаар ингэж даваар гарах тийм сэтгэл зүйгүй юм шиг байгаа. Шууд л нэг гинт бас өөрөө нэг юм сонирн байдалд орж ингэж ууралснаа. Хогчны бит хоёр явдаг байсан нь угаасаа үнэн штэ. Нөхөр чинь гуйгаад байсан болохоор худлаа гэсэн гэд хэлчихдэг байхгүй юу. Тэгээд тэтгэж хэлэнгүүтээ шууд гараа авчихдээ. Тэгсэн чинь мэдээж одоо эхнэр нь одоо нөхөртөөгөө эвлэрэхгүй штэ. Яг тэрийг сонсонгуудаа нөхөрлөг амар санаа харсан хаалгаа шууд тас идэл наагаал. Нөгөө залууч бүр сонирн байдалд ороод үлдчихэж байгаа байхгүй юу. Бүр нөгөө харилцаагаа аврах гэсэн биш бүр нэг дордуутчихж байгаа дүр зураг гараад өнгөрдгөө. За тэгж байтал сэтгэл зүйч маань Лоророо залганаа. Тэгээ залгаад өөртөө нь уулзмаар байгаагаа тэгээ бас өөрийнх нь байдалд санаа зовж байгаагаа хэлдгээ. Тэгсэн чинь Лора болохоор мэдээж хөлөөн зөвшөөрдөггүй. Өөдөө би тантай уулзах шаардлага байхгүй шүү дээ. Амьдрал сайхан байхад гэдэг. Ерөөсөө байхгүй гэсээр өгдөг. За тэгээд нэг өдөр сэтгэл зүйчдэр өөр ингэж яваад очтгол доо. Нөгөөт ингээ бангийн лар өрөөсөн залгаад. Тэгснэ мэрэгчлэн одоо нэг эмч маань болохоор өөрийг нь юу гэж бодож байгаагаа хэлтгэлтэй. За ялангуяа Лорагийн өөрийнх нь байгаа байдал одоо нэг зүйлийн талаар ингээд ярилцах болгондоо шал 2 3 өөр одоо өнцгөр яриад байгааг нь хэлнэ. Тэсвэлтэй эмч маань Лораг чи төсөөлдөг эмгэгтэй байж магадгүй. Төсөөллөөр гэрүүлтэй болчихсон, төсөөллөөр сайн гэдэг залуутай уулзаж дотн харилцаанд төсөөллөөр ордог баха гэж маш болгоомжтойгоор ингээд тойрогоор хэлж байгаа юм. Үүнийг сонссон Лора болохоор шууд ингээд are you crazy гэлтэй. Чи галзуу юм уу? Чи юу гэсэн үг юм бэ? Чи намайг бүр ингээд галзуу гэж хэлж байгаа юм уу? Би яхаараа төсөөлгийн. Би үнэхээр бодит зүйлийг чамд яриад байна штэ. Гэ уурлаад тэгснэ. Би дахиж энэ новшин газар ирэхгүй гэд гараа авчихдаг. Араас нь сэтгэл зүйч маань болохоор намайг хүлээлттэй сайн сонсолтоо энэ чиний бодлоор бол яг тийм зүйл биш ээ энэ төр гэд. Тэгээ даанч нэг сонсохгүйгээр хаалгаас гараа авцсан байдаг. За ингээд дараагийн сцен гарахад Лора уулздаг залуу болох Самихан саксофон тоглодог тэр пабд нь дахиад ирчихсэн ингээд үзэгчийн суудлаас ингээд хараа сууж идэг. За ингээд түүнийг ингээд тоглож суух ингээд хараа сууж байгаа тайзан дээр нэгэн тийм дуучин бас нэг царайлаг өндөр эмхтэй гарч ирээд саксофон одоо хөгжмийн аясаар тохируулаад бас ингээд амар гоё жаз маз дуу муу хамт дуулж байгаа байхгүй юу. За тэнд чинь тэгэл бөмбөрчин гитарчин энтер гэж байгаа л да. Тэгээд манай Лорагийн явуулддаг залуу сайн нь болохоор саксофоно тоглоод нөгөө эмэгтэй нь болохоор ингээд дуулж байгаа. За ингээд дуулж байгаад дуусч чаана. Дуусаад ингээд буухтаа сайн нөгөө эмэгтэйгээ танилцуулж байгаа юм л да. За ингээд үнэхээр авьяаслаг царайлаг эмэгтэй ингээд дуучин эмэгтэйдээ маш их баярлалаа энтер гээд буухт ингээд тэр чинь би үнийг ингээд хошуун дээр их юм ургал дээр үнсээд ингээд буучдгаа. Тэгээ энэ нь болохоор Лораг болохоор маш их уурлуулдаг. Яг нүдэн дээр ингээл одоо нэг айхтар үнсэлцээд биш л тэг үнсчихэж байгаа болохоор ингээд уурладаг. За тэгэд үүнээсээ болоод сайн Лора хоёр яг тэр оройноо одоо тоглолтын дуусныхаа дараа одоо дуучин бүсгүйгээс болоод хэрэлдэж маргалдаад тэр ажлаас нь пабаас гарч ирээд гудамд алхатгаа. За тэгээд сайн болохоор хэлж л байгаа юм л да Лорад. Би түүнтэй ямар ч харьцаагүй штэ. Би яадаг ч вэ? Би бараг танихгүй шахуун штэ. Юу яриад байгаа юм бэ? Бид хоёрын ажлын шугамар биеинтэйг найзаж нөхөрлөдөг. Би тэрнтэй унтдаггүй гэд тайлбарлаад ингээд тайлбарлахыг оролдоод байгаа байхгүй. А Лора болохоор огт сонсохыг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Тэгээд тийм байгаад байгаа болохоор нөө сайн зүгээр за гэдэг хаяад төрүүлээ алхацдаг. Харин Лора болохоор араас нь чи намайг ингэж орхиж алхахдаг хинбэ гэдэг шиг ууртаагаар араас нь очиод угцрангуудаа ингээд сайн эргээд харсан чинь саймыг гудамжны одоо тэр нэг хан руу түлхээд шууд үнсэлцэж эхэлдэг. Тэгэнгүүт яг тэр газараа бас дотн харьцаанд орчиж байгаа юм. Одоо сайн гэдэг залуутайгаа. За тэгээд цаашлаа тэндээ ирийн ажил ингээд хийгээд дуусаад тэгээд айгу ингээд зүг зүгээр болчихж байгаа байхгүй нөө хэрэлдэж маргалдаадсан зүг зүгээр болчихж байгаа. Тэгэхээр ингээд харахаар их л токсик цаашаа харьцаатай болох нь ингээд ил харагдчихээн л гэсэн үг л те. За Лора гэртээ сууж байгаад нэг өдөр ингээд сууж байгаад сайн руу залганаа. За тэгсэн чинь залгаал ингээд дугаар нь хийж байгаа байхгүй юу. За залгаал ингээд дугаар нь
хийсэн чи утсыг нэг эмхтэн авчдаг юм. Hello гэд байна уу гэд. Тэгсэн чи Луура ингээд жоохон бантаад гэхүүдээ гайхаад ингээд жоохон байдалд оронгуудаа оо за уучлаарай би дугаараа андуурсан бололтой гэд салгачдаг. За салгангуудаа дахиад саймын дугаарыг утсандаараа хийгээд ингээд залгах га дахиад л нөгөө нэг өмнө нь авсан эмхтэн авчиж байгаа байхгүй юу? Байна уу гэд. Тэгсэн чинь Луура хүй хинбэ? Чи хинбэ? Сайн маанаа гэдгсэн чинь тэр усанд орж ийн гэж хариулдаг нөгөөтг нь. За энэ байдал бол угаасаа ингээд яг тэр киноныхоо дүр зурагтэр болохоор Луура бүр байж яттлаа ууралчлаа юм л да. За ингээд маш их ууралсан Луура Саймын гэрт хүрээд ирнэ. Хаалганы амир хүчтэй ингээд нүдсэн чинь угаасаа унтчихсэн Сайм одоо будин дээр унтчихсэн Сайм босоол ингээд хувцас өмсөөл подолко ингээд өмсөөл өмсөнгөө очоод үүдээ тайлж байгаа байхгүй. За ингээд Сайм ганцаараа байгаа гэртээ. Тэгээд Луурагаас өөр ямар ч хүнтэй одоо харьцаанд ороогүй мороогүй гэдэг дахиад тайлбарлаж авах нөгөө эмхтэй чи орж ирэнгүүтээ энэ утсыг чи хэн авсан чи эмхтэй хүнтэй уулзаад байгаа юм байна штэ тийм ээ чи хинтэй уулзаад байгаа юм болцсон ингээл амар уурлал. Тэгээд яг унтлагынхаа өрөөхөн тэндсэн чинь яг орон дээр нь хүн унтсан шинжтэй ингээ хүнжил ингээд хуйларцсан байгаа юм. Хажууд нь болохоор хоёр виноны хундагтай вино байгаа. Тэгээ гүзээлцгэнтэй тэгээ хайлуулсан юм их хэмжээний шоколад маглаадтай. Тэгсэн чинь за чи энд эмхтэн хүнтэй ингээд цаваараад ийждэг юм уу? Тэгсэн чинь наа чин манай нөгөө дуулаад исэн эмхтэн найзаа нүүж ирж байгаа болохоор байх газар хэрэгтэй гэхээр би гэртээ авчирсан. Гэхдээ бит хоёрын дунд ямар ч асуудал байхгүй гэд ингээд ойлгуулах гад бийж чинь нөгөөт нь ерөөс ойлгохгүй юм л та. Тэгээ Сэм галтгуурга ороод би чамд өдрийн цог бэлдээдэг юу гэд яваад орсных нь араар одоо Луура шууд саксофон хөгжмөөр нь нөгөө шингэн шоколадыг нь маш их хэмжээгээр асгачаа шууд гараа авчдаг. Тэгээ сайн буцаад өрөөнд орж ирээд Луураг хайгаад ороод ирсэн чи байхгүй гараа авцсан. Тэгээ яач юу гэд саксофон хөгжмөө харсан чинь нөгөө үнэтэй хөгжмийг нь сүйтгэцсэн байхыг хараад дургуун хүрээд араас нь гараг гүдэг. За тэгээд тэрээр Луураг дагаж явсаар байгаад ингээд яг араас нь ингээд дагаа яваад байгаа штэ. Гүйцэх гэнэ гүйцэж чадахгүй төрүүлээ нөгөөдх нь таксинд суугаа явцсан. Араас нь гүйсээр хагаад яг таксинаас буугаа нэг орон сууцанд ингээд орон сууц руу яваад орчдөг Луура. Араас нь мань залуу гүүгээд гүйсээр хагаад яг гэртээ орол хаалгаа хайж амжааг багт нь бариад авчиж байгаа юм л та. За түнгэртээ шууд чи яагаад миний хөгжмийг сүйтгэж байгаа юм бэ? Ямар их үнтэйг нь чи мэдчихээн үү гэх мэтчлэн уурлаж байгаад нилээ ингээд жоохон тайвшраад ингээд эргэн тойрноо анзаардаг юм. За ингээд эргэн тойрноо анзаарсан чинь анзаархны цаанаал нэг ганц бие хүний амьдардаг байр байдаг л та. Ер нь тэнд бол нэг тийм гэр бүлийн одоо янз бүрийн хүүхд юм уу нөхөр сүүдэртэй хүний одоо байх тийм эд тогшил тавилга одоо хувцас хунар гэдэг юм уу жаацтай зураг нэг ч байдгүй. За тэгээд энийг анзаарсан ямар ч хүүхдтэй хүний ч юм уу те гэр бүлтэй хүний амьдардаг нэг шинж байхгүй байгааг нь анзаарсан сайн маань болохоор гайхаад ингээд зургнуудыг харснаа эн чинь зөвхөн чиний л зургнууд байна штэ. Эн чиний гэр юм уу? Чи ганцаараа байд юм уу? Нөгөө доктор нөхөр мөхөртөө гэдсэн яасан гэд асуудаг. Тэгсэн чинь нөгөөх нь ингээд жоохон бантснаа ингээд юм хэлж чадахгүй зогсоод байхад тэгэд доктор нөхөр чинь ер нь жинхэнэ хүн юм уу? Хуурамч хүн юм уу? гэж асуухад нөгөөх нь мэдээж жинхэнэ л хүн байж таарна штэ. Юу яриад таам бэ? Чи манахаас гар зайл гэж орилдог. Тэгэхэд нөгөө залуу гарахтаа чи сэтгцийн өвчтэй юм ба штэ. Тэнгүүтээ за тэгвэл би тэр үнэхээр жинхэнэ хүн юм бол хөөрхий доктор залуу тэгвэл би анхааруулж хэлэх ёстой юм байна. Чи бол галзуу эмхтэй юм байна. Чи яавч ирүүл биш гэж хэлэнгүүтээ гараа авчихдаг. За энэ нь болохоор Луураг айгуу тийм сонирн байдалд оруулчихж байгаа юм л да. Тэнгүүтээ яна одоо нөхөрт минь хэллээ. Юу болох вэ? Одоо шууд бүгдийг ингээд өрн таран үүсгэж юм байна л да гэж бодонгуудаа ширээн дээр байсан юм хутхыг аваад араас нь гардаг. За сайн төрүүлээд ингээд алхаад гудмаар явж хат нараас нь Луура гарчгүйгээд ингээд сайн би чам тайлбарлая гэд ингээд гудамжны үзүүр барьж аваад ингээд бариа зогсдог байхгүй. Тэгснэ Саймыг нөгөө нийгтэй уулзаж одоо Сайм нэг хоёрыг хоорондоо уулзаж болохгүй гэдгийг мэдчихэж байгаа шүү дээ. Тэг айгуул янз бүр юм ярьчин гэдэг тэнгүүтээ би чам тайлбарлая. Энэ болохоор ийм газар гэдэг ингээд тайлж нөгөөдг нь хүлэн зөвшөөргөө. Чи өвчтөй юм байна. Чам тусламж хэрэгтэй. Би чамд эмч дуудаж өгье гэв. Тэгсэн чи надад эмч хэрэггүй гэсэн чи энэ байдлаараа бол хүн амьтныг
өвтгнөө чи хүн амьтанд гай болно хорооно гэдгсэн чи би эзээш тийхгүй гэж хэлэнгүүтээ шууд барьж авсан гутгаа гаргаж ирэнгүүтээ гицрүү нь хутглаа унгаачихдаг. Тэгээ нөгөө залуу нь болохоор ингээд цочролд ороод ингээд гидсэн харсан чи ингээд гутгалуулчихсан байгаа шүү дээ. Тэгээ тэр жигтэй ингээд шууд ингээд газар дээр ингээд унаад өгч байгаа юм л та. За дараагийн хэсэг дээр сэтгэл зүйч Лоророо дахиад ярина. Тэснэ Саймын талаар би сонин дээрээс харлаа. Сайм нэртэй саксофон тоглодог мундаг залуу гэд чиний яриадсэн мөн бидтэй. Яг тэр хүн чинь хүний чинь талаар сонин дээр гарчихсан байна. Хүнд алуулсан гэж байна. Чамд ямар хэцүү байгааг яг ойлгож байна. Энтергээ ярьсан чинь Лора болохоор тийм гинлээ гэд юусоо тоосон шинжгүй. Тэгснэ юу нь хэцүү байх вэ энтергээд тоосон шинжгүй байгаад хаа сэтгэл зүйч их санаа зовнсон. Бас давхар нөгөө нэг хардсан байдалтай байдаг л та. За тэгээд мэдээж нэг лавлруулаад асуулт асууж байгаа чи яа санаа зовхгүй байгаа. Чиний уулздаг байсан залуучаа ингээд хүний гарт өнгөрчөөд байна штэ. Цагдаа магттай чи ер нь уулзсан юм уу? Цагдаа нар чамтай уулзсан уу гэхээр яхаараа цагдаа надтай уулздаг юм. Би угаасаа харьцаагаа болиё гэжсэн тэгээ болчихлоо штэ. Одоо миний амьдралаас гарах хэвээр хүмүүс угаасаа ингээд гараад байгаа би баяртай байна. Тэгээд сэтгэл зүйч маань Лораг ингээд байгаа байдлыг анзаарчаад Лораг за чи яаж иж хаад зав гаргаад надтай уулзах шаардлагатай байна гэд ятгаад идэг. Тэгснэ янз янзын нөгөө нэг саймын талаар алгын талаар асуугаад болохоор Лора эхэндээ ингээд би тантай уулзахгүй гэж татгалзаж байснаа гинт санаагаа өөрчилсөн. Би өөрийг чинь өөрөө олж чад уулзъя. Ойрноос гэд уцаа тасалждаг. За дараагийн үйл явдал дээр сэтгэл зүйч одоо эмч маань оройн цагаар бас нэг юм бомбны эрг гэхүү тэг нэг хашлахын дээр зогсож байгаа дүр зэрэг гардаг. За ингээд салхилаад ингээд зогсоод байжсэн чинь ард нь хүлний чимээ гарах шиг сонсогдоод тэгэд гинт эргээд ингээд харсан чинь ард нь Лора яг ингээд нүүрэн дээр дөхөөд ирчихсэн. Тэгээд дөхөж ирэнгүүтээ нөгөө эмэгтэйг ингээд түлхчихэж байгаа. Тэр өндрөөс түлхээд унгаад алчихдаг. Мэдээж нөгөө эмэгтэй минь ямар ч барьцгүй те гів гинтгээ араас нь хүн гарч ирээд тэр юм дээрээс түлхчихэр чинь тэгээд өнгөрчихөж байгаа юм л да. За одоо ингээд төгсгөл хэсэг гарнаа. Төгсгөл хэсэг дээрээ Лора одоо тэр нэг нөхрөө гэж бодоодсэн одоо доктор Никийн герт орж ирж байгаа дүр зэрэг гардаг. Одоо гэрийн үйлчлэгч ч гэсэн сайн байна уу тавтаа морил гэл те. Тэгээ нөгөөт нь сайн уу гэж орж байгаа. Тэгснэ гэрийн эзэн одоо болох одоо нөхөр нь гэж бодоод яваад байгаа. Тэр Ник өөрийгөө танилцуулж гар барина. За уучлаарай ингээд өмнө нь тухтаа уулзаад ингээд өөрийгөө танилцуулж чадаагүй бүрээ ингээд гар барьчихдаг. Иннээс харахад тэд болохоор ингээд ерөөсөө ч гэрүүл биш. Эхнэр нөхөрч биш бүр дундаасаа ямар ч хөөхөдгүй болох нь ингээд илт. Зүгээр л нэг танихгүй хүмүүс байсан гэдэг нь шууд илт харагдчихлаа юм л та. Тэгээ Лора гэрт нь хэд хэд удаагаар ирж байсан өмнө нь ирж байсан шалтгаан нь болохоор байшинг нь зуучилж одоо зарах гэж ирэхтэй л Никийг одоо нөхрөө хэмээн төсөөлж ингээ харж байсан байх нь шүү дээ. За тэгэд гэрт орж ирэнгүүтээ эхнэрийн талаар сонссон эмгэнэл илэрхийлээ. Үнэхээр гоё эмгтэй байлаа бла бла гэл те ярьж байгаа. Тэгээд бас охинд нь одоо ингээд өнчрөөд үлдсэн байгаа. Охинд нь бас ингээд би чамд ингээд зориулаад гоё бугуувч авсан. Энтергээд тэг бэлгэлтгээ. Тэг энийг ч бас Ник чинь бас нэг хин нэгэн одоо бас өөрт нь санаа тавиад тэг бэлэвсэн үлдчихсэн айгүй сэтгэлийн дарамттай байгаа эр хүн чинь бас хин нэгэн санаа тавиад байгааг хараад өөрт нь айгүй тийм сэтгэл нь хөдөлж юм дотн мэт санагддаг те. За тэгээд ерөнхийдөө Лора кинон төгсгөл хэсэг дээрээ тэр Ник гэдэг залуутай доктортой дотносож байгаагаар охин нь ч гэсэн ингээ бэлгийг авчаад маш их баярлалаа гэд инээж байгаагаар ерөнхийдөө ингээд кино маань ийм үзэгдлэр дуустдаг байгаа. Цаашаа ер нь яасна нь ерөөсөө мэддэхгүй ингээд дуусчдаг. Тэгэхээр сэтгэлийн одоо юу гэх юм те төсөөлөн бодох юм эмгэг гэж байдаг юм байна л да. Ялангуяа одоо траумагаас бол тийм ямар нэгэн траума одоо багтаа ч юм уу залуудаа авсан учраас ийм эмгэгтэй болдог гинэ. Тэгэхээр Лора маань яг ийм эмгэгтэй эмгэгтэн одоо дүр байла. Тэгэд эннээсээ болоод нэг магадгүй тэр сайн гэдэг залуутай одоо ингэ бодохоор дотн харьцаанд байсан уу үгүй юу сайн мэддэхгүй байна. Дээрэс нь өөрийнх нь нөхөр нь гэж бодоодсэн Ник нь болохоор өөрийнх нь одоо боомлж алдаг гэх юм уу те лифтэнд алдаг эмгэгтэй нөхөр байсан. Харин өөрөө болохоор өөрөө төсөөлөөд би энэ
айл гэрийн эзэгтэй Никийн эхнэр дундаасаа бит хоёр хүүхдтэйгээ төсөөлөөл ингээд амьдраад исэн байгаа байхгүй юу. Өмнө нь ч гэсэн одоо тэр нэг зураг даруулаад араас нь зурагч мурагч хөлслөөд их нэртэйг уулзрах гэдсэн залуугийн амьдралаар бас ингээд иймэрхүү байдлаар тоглоод гарчихсан эмэгтэй байгааг харж болно. За энэ хүрээд манай өнөөдрийн кино задлан маань дуусаж байна. Тэгээ та бүхэнд бас таалагдсан гэж найдаа. Киноны нэр нь болохоор тэр надад тайртай буюу He Loves Me гэдэг 2011 онд гарсан юм гоё кино байдгаа. Тэгээд энэ хүрээд хинд ч итгийлээрээ ураатай унтлагын өрөө нэвтрүүлгийн маань Пүрэв гаригийн одоо нэвтрүүлэг маань дуусаж байна. Тэгэхээр манай унтлагын өрөөний сайхнууд маань бүгдээрээ сайхан амраад маргааш ороод ирээрээ. Тэгээд би та бүхэндээ маргааш үдшийн хөтөлбөрүүдээр уулзах болно. Тэгээд бүгдээрээ сайхан амарцгаараа манайхан баяртай.